Монгол улсын хүн амын сэтгцэн эрүүл мэндийн асуудал маш хүндэрчээ. Бидний зөвхөн архитектурын асуудал яригдахгүй, зөвхөн тамхины асуудал яригдахгүй, зөвхөн одоо юу гэдгийг хар тамхи мансууруулах байдлын асуудал яригдахгүй. Эдгээр чинь тэгээ сэтгцэн эрүүл мэндийн асуудал гэхээр биднээс галзуу солиотой шараатны гэдэг ойлголтоос одоо салах хэрэгтэй болчиход байгаа. Сэтгэл төгшөд дэлхийдээр 280 сая хүн сэтгэл төвчлөөр өвдөж байгаа. Сая ковидын дараах пост ковид синдром, лонг ковид гэдэг асуудал яригдаад байна. Лонг ковидын дараах маш олон хүн сэтгэл төгшөөртэй, сэтгэл готролтой, нойргодлолтой болоод үлдсэн. Тэгэхдээ тэднэрт ямар арга хэмжээ авсан бэ гэхээр бид нар өөрсдөө ямар ч арга хэмжээ аваагүй жишээтэй байна. Тэгэхээр бид нар нийгмийн хувьд ямар арга хэмжээ авах хэрэгтэй, хамт олонны хувьд ямар арга хэмжээ, цагийн зохицуулалтын хувьд, биологийн хувьд, даван туулах чадварын хувьд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм ч гэдэг юм ингээд масар өргөн хүрээний юм нөхцөл байдлыг биднээс нэг юмар илэрхийлэх гэж оролдоод байгаа даа. Амбихийн эсрэг үйлдэл гэдэг бол бидний ялгуурлан гадуурх ёстой үзэгдэл бол нэгдүгээрт биш. Нийтээрээ бид нэр энэ үзэгдлийг юу гэж боддог вэ гэхээр сэтгцэн эмгэг өрөөж ихэд аль эсвэл өөрсдөөсөө зогтаалгаад хол байлгаад өөр юм яриад байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ хүмүүс энэ үйлдэл хийж байгаа хүн гэдэг чинь туйлдаад бүр аргаан бараад дийлхэн байгаад одоо сэтгэл зүйн хувьд тэ стрессийн тэр төвшнийхэн хувьд өөрийнхөө бие сэтгэл зүйн хувьд тэ оюун санааныхаа хувьд өөрийнхөө даван туулах чадварынхаа хувьд туйлдаад хийж байгаа үзэгдэл. Хинхтэй яадаг вэ гэхээр урт хугацааны доктортой ийм одоо юу гэдгийг одоо асуудлын үр дүн нь юугаар илэрдэг вэ гэхээр нийгмийн девиац гэдэг юмар буюу гаж үзэгдэл гэдэг юмар илрээд байна. Тэрний нэг нь амиа ээгүүтгэл юм байна. За жишээ нь энд нь юу ордог вэ гэхээр зөвхөн амиа ээгүүтгэл биш. Хар тамхины хэрэглээнүүд, мансуурал орно, арх тамхины хэрэглээ, одоо бие үнэлж гэдэг юм уу те нийгмийн одоо юу гэдгийг сөрөг хандлагууд, сөрөг үзэгдлүүд маш их нэмэгддэг гэсэн үг. Энэ нэмэгддэг шалтгаан, үндсэн шалтгаан юу байдаг вэ гэхээр нийгмийн сэтгэл зүй байж болно. Эдийн засгийн байдал байж болно. Дотоодын бүтээгдэхүүний асуудал байж болно. Ажилгүйдэл байж болно. Дарамт байж болно. Тэ? Өөрөөр хэлэх юм бол бид нар улсын одоо том зургаараа ярих юм бол энэ чинь улс орны арга хэмжээ болно. Ганцхан жишээ нь ингээд хамгийн энгийнээр тайлбарлая. Агаарын бохирдол урт хугацаанд стресс бий болгоно. Стресс урт хугацаанд юу болгож болох вэ гэхээр депрешн бий болгож болно. Одоо готрол бий болгож. Готрол нь юу болгож болох вэ гэхээр амиа ээгүүтгэл бий болгож болно. Зөвхөн агаарын бохирдол хүртэл ийм нөлөөтэй гэж ойлгож байна. Эдийн засгийн нөлөө өөрөө, хууль тогтоол шийдвэрүүд нь өөрөө, шударгас тогтож гинүү тогтохгүй байна уу те? Нийгмийн болохгүй бүтггүй байгаа зүйлийг илэрхийлж байгаа хамгийн том индикаторын тоонд юу ордог вэ? Амбигийн эсрэг үйлдэл орж байгаа. Эний чинь цаана сэтгцэн эрүүл мэндийн асуудал тэр чигээрээ томороо ороод байна л гэсэн санаа.